За ингээд 3 дахь өдрийн бичлэгээ хийх гэж байна. Тэгээд олон юм ярихгүйгээр зүгээр бичлэгээ хайж болоо. Би бас өөрөө бичлэг сонгосонгүй шууд камерасаа л ямар ч төлөвлөгөө байхгүй шууд хэлүүлж байна. Тэгээд харцгаая. Сонирхол бодчихаар бичлэг юу вэ? AI clone гэнэ. Өөрийгөө хувилах AI тухай бичлэг байна. Окей. Энийг үзэж болох уу? Тэтэш нэг юучсан гаргачих. Баяраа влогийг эхэлчих. Биш. Тайдэснийг юмс би ингээд дандаа юм education талын юм хийдээсэн зүгээр үү эсвэл хаяада ингээд зүгээр нэг юм чөлөөтэй өөр юм үзээ тэрэн дээр реакшн хийвэл яах вэ? Юу ч чадчих. Окей. Фирма AI Progressive House яаж хийх вэ гэж Emotional Progressive House гэж. Graphic design тренд. Storytelling. Энэ бас их сонирхолтой. Энэ storytelling буюу ингээд түүх өгүүлсэн. Одоо өмнөх бичлэг дээр их ярьсан шүү дээ. Хэдүүлээ нөгөө влог шинэ түвшинд хүрж байгаа гэдэг. Тэрнтэйгээ холбогдуулаад ер нь бол яг шинэ үеийн тэр влогийг хийхэд бол storytelling буюу түүх өгүүлэх тухай бол маш хэрэгтэй. Ер нь бол бичлэгэнд түүх өгүүлсэн одоо эхлэлтэй, өрнөлттэй, төсөлтэй ч гэдэг юм уу те. Тим влогууд айгүй миний анхаарлыг татна. Гэхдээ яг тэгээ эхлэл, өрнөлт, төсөлтэйгээ заавал юм зохиомжтой юм шиг байх шаардлага байхгүй те. Мэдээж ямар нэг юм зааж өгч байгаа нь ойлгомжтой. Энэ влогоо урдаас төлөвлөөд тэгээд хийх гэх юм. Тэгэхээр storytelling хэдүүлээ storytelling хийж сурах хэрэгтэй гэж бодож байна. Амир бодтой YouTube-ийн background-ыг өнгөн AI-аар яаж хийх вэ? Шууд ийм цолгой дэвсгэр дээр ингээд бичснээ арталтаас ийм болгоцсон ба штэ. Нэмэр сонирхолтой санагдаад байгаа юм. Ер нь AI руу жоохон орноо заяа. Сүүлийн 1 жил 2 жил гарсан AI тал дээр би нэлээд судалсан. Тэгээд гайгүй мэдлэг байгаа. Тэгээд үзэгчд AI дээр юмнууд их үзүүлэе гэж бодож байна бас. Тэгж хэлсэн их тэгвэл AI үзэх үү? Storytelling-ийг дараад нь хадгалжээ. Today we're talking about энийг хэдүүлээ. Watch later л үгүй. Болоод маргааш яг тэр үзье. Would you believe me if Okay. Let's go. I told you that everything you see around me is fake? It is. This is what my YouTube studio background actually looks like, and in this video I will show you how you can transform your Би ингэж амар ингээл энэ гэрэл мэрэл тавиал энэ гэрэл мэр баах ингээл энэ ширээ нэрээ гэдэг үнцгийг олох гэж бүх юм болдог байхгүй юм чинь тэгээд ингээл шаардлахгүй болчихж байгаа юм шүү. Okay, хэдүүлээ энийг сураад байгаа гэх юм. Background into a fake or professional YouTube background like this.
this and this. The best part is you can make as many backgrounds as Okay, you let's want go. for free using AI, and they look 100% real. It only takes 4 simple steps and can be achieved using any video editing app or software you have. Okay. So let's get started. Alright, the first thing you Айгу амархан хийчихнэ. Тэгээд хийчээд ямар ч видео эдитинг програм дээр ашиглах боломжтой юм зэ. So let's go. need to do is record your video because you'll actually use screenshots from your video to create your background. Англи хэл дээр ингээд англи хэлээ сайжруулахад англи хэл дээр бичлэг үзэж байгаа залуучуудад хэлэхэд ингээд сабтайтлыг засаачаад тэгээд үзэх юм бол айгу ойлгоход илүү амар хэлбэр болдог шүү дээ. Ийм мэддэг юм бэ гэдэг мэдээд байгаа л дээ. All you need to do is find a good spot in your house with good lighting to shoot. If you don't have enough light, гэрэлтүүл сайтай тэгээд арталтаа цулгаа дэвсэртэй кадрыг болоод бичлэгийг хийх юм байна. just sit near a window or go outside to record. Also, Хэрвээ янз бүрийн гэрэл мэрэл байхгүй болвол цонхныхоо урталт ч юм уу ингээд ахуулбал зүгээр гэдэг чинь. Гэхдээ бас арталтаа нөгөө нэг сулгаа байх хэрэгтэй шүү дээ. Энэ хаан шиг одоо цулгаа дэвсгэр дээр байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. so make sure that you're filming against a plain wall or a simple background because if there is too much clutter behind you, it makes it really hard or difficult to get a clean, realistic looking background. Like арталтаа янз бүрийн яг уу миний шиг иймэрхүү арталтаа нэг олон юм байхгүй шүү дээ. Simple буюу энгийн байх тусмаараа хялбар байх болно. Тэгээд арталтаа янз янзын юмнууд одоо их жишээлбэл энэ цэцэг гэхэд энэ байгаад тэгээ энэ байгаад микрофон орох ч юм уу. Ингэх юм бол дараад нь янзлахад жоохон хэцүү болно гэдэг ч байна. this later on. So it's important for you to get this shot right. Then make sure you're using a tripod when you're shooting to keep your camera or your phone steady. If your camera Tripod-ын дээр ингээд тавиад ямар ч хөдөлгөөнгүй байх хэрэгтэй юм. moves while you're recording, it makes it extremely difficult to edit your background later on. So make sure you're using a tripod. Also, try to capture medium shots when you're recording. This means the camera should capture you from your waist to the top of your head, leaving Ер нь бол medium shot хийгээрэй гэдэг чинь. Тэгэхээр ер нь камер дээр medium shot, wide shot, close up shot гэх мэтлэг macro shot гэж ингэж яригддаг. Тэгээд контент хийхийг хүсэж байгаа залуучууд ер нь энэ мэдээ хэллэгүүдийг сурцсан зүгээр. Тэгэхээр medium shot гэхээр зэрэг одоо энэ одоо яг миний одоо суудсан байгаа энэ авч байгаа бичлэг дээр medium shot байхгүй. Ингээд дээшээ хүснээс дээшээ гээд гар гэж орохоор ийм байхлаар зэрэг ерөнхий үзэж байгаа хүмүүст илүү natural тий айгуу тийм эвтэйхэн санагддаг. Тэгээд medium wide гэх юм бол бүр ингээд энэ өрөвдөрчөлт нь оруулахаар юм өргөн өнцөг хийх байгаад close up гэх юм бол одоо миний гарыг ингэж авсан байгаатай адилхан юм ойрхоны шотыг хэлдэг байгаа шүү. За a little space above your head. This is important because during editing you might need to zoom in or adjust the shot just a little bit. So if it's too close, it might be tricky to fix things later on. юм дээр нэг юм жоохон зайн авахгүй хит ингээд ойрхон байх юм бол хаяадаа ингээд юм бичлэгээ жоохон татаад наашлаш нэг засах шаардлага гарна штэ. Их жоохон өндөрлөлтөө болчихно. Одоо ийм ингээд авцсан ярьсан юм ингээд татхлаар ингээд миний дуухад гэдэг байхгүй болчихсон. Тэгэхээр ямар тэнэг болж байгаа. Try not to move too much when you're recording. A little head movement or hand movement is fine, but avoid moving too much because as you can see, it can make гарын харж байна. Shot feather хийгээд иймэрхүү байдлын ерөнхий жоохон иймэрхүү жижиг сажиг иймэрхүү хөдөлгөөнүүдийг хийвэл зүгээр. Хит их одоо ингээд ингэж мэдэх юм бол одоо энд харагдаж байгаа шиг ингээд азартны шизээ. Тэгэхээр ерөнхий нөгөө камерын дээр ингээд third rule гэж байдаг.
3 4 гэх юм. Ингээд хоёр зураас яг ингээд хөндлөнгөөрөө хоёр зураас дээр ингээд тэгээд босоогоор хоёр зураас ингээд 3 хуваачдаг. 3 9 ингээд хуваачдаг. Тэрнийхээ яг голд нь ингэж байгаа. Тэгээд нэг хөдөлгөөн ихгүй энүүхэндээ ингээд байх юм бол зүгээр ингэснээрээ болохоор зэрэг одоо интеглт нь харагдаж байгаа. Энэ сүүдээр ингээд юм оруулчих болно гэсэн үг байхгүй юу? Одоо энэ нэмэгтэй гэхээр бол ингээд толгойн чинээс эхлээд ингээд нэг шүүгээрч юу юм бэ? 50-тэй. Тэгээд юм плантай цаантай дэлхийн гэрэл мэрэлтэй яваад шүү дээ. Гэтэ миний YouTube-ийн setup энэ нэмэгтэйгээс хамаагүй илүү байгаа юм шиг байна. Гэтэл ямар ч гэсэн хэрэгтэй юм биш үү? Of the background when you're editing much later. So keep your motions and movements small and in front of your body while you're filming. After shooting your video, there is one more important step to getting that realistic background you see in professional videos. It's a step that many people overlook, but trust me, it's going to save you tons of time later, and you can use any video editing app or software to do this step as well. For this tutorial, you can use CapCut because it still has free features and it's super popular with content creators. But don't worry, you can follow these exact same steps in any video editing software or app like DaVinci Resolve, Premiere Pro, iMovie, Filmora, or anyone you prefer. First, import your raw footage into your preferred video editing software or app, and then do all the basic edits that you normally do to your video, like cutting out any mistakes, awkward pauses, or silence. Then, tighten up the pacing. Ерөнхийдөө зүгээр ингийн edit хийдэг шиг ингийн edit хийчихнэ. So your video flows nicely, and color grade your video to make it look more polished and professional. You can definitely skip this part if you don't normally color grade your videos, but once you've added the background, you won't be able to make simple basic corrections like removing the silence and color grading as well without messing up the background. So make sure that you do all these basic edits before moving to the next step. Now, once you've done the basic edits, grab a screenshot from the best frame in your video and Сэнийх дээр одоо still frame гэдэг ингээд дараад байгаа биш. Одоо энэ Mac дээр л ингэж гаргаж ирж болдог. Утсан дээр бол тэр доор нэг юм ингээд явуулж хахад freeze frame гэж байт юм а. Тэр freeze frame-ийг дараад тэрийгэ зураг болгоо гаргаж ирэх юм биш үү? Ер нь энэ shot ч юм уу эсвэл нэг юм анимашнтэй юм хийж үзчихсэн залуучууд бол мэдчихэж байгаа бах. Save it for later. Now, this is where things get really exciting because this is where you get to create your 100% realistic background that makes your videos look like they were shot in a professional YouTube studio. And it's actually super easy. So let me walk you through the process step by step. Now that you have your screenshot, head over to firefly.adobe.com to create that realistic background that blends perfectly with your video. Adobe Firefly offers AI tools like AI art creation, text to image generation, templates, and so much more. But for this video, we're going to be using the generative fill tool. So, okay, the Adobe Firefly. Adobe.com. Нийтлээд нүгүү ашиглах боломжтой болов гэдгийг харах хэвээр. Яг энэ зааж байгаа зүйлийг нь Google-ээр мэдэрчээ. Гүй нэг мөнгө төгрөг шаардгүйгээр хийж болж байгаа юм бол биш үү туршаад хийгээд үзье. Окей, ямар ч үс асуудалгүй generate гэдэг төвчлөр нь гарч ирж байна. Окей, upgrade. За үнийг харъя л та тийм. Adobe Firefly $10, сард $10 юм байна. За энд нь юу багтдаггүй гэхлээр сартаа 250 одоо generate хийх буюу ингээд зураг бүтээх их авах юм байна. Тэгээд гаргасан зурган дээр нь Firefly-ийн watermark нь байхгүй болох юм байна. Тэгээд template, social post, video flyers and more. Окей. Ер нь бол
юу Firefly ч нь бол ерөнхий Adobe Canva гэсэн үг байхгүй тий. Ер нь би буруу санаагүй бол Adobe Canva гэсэн үг. Тэгээд Firefly дээр янз янзын юмнууд хийж болно. Тэгэхээр яг хоо өөрт хэрэгтэй гэж үзэх юм бол авч болох юм тий. $10. Canva ч $20 байдаг. Хэрвээ Firefly-г ашиглаад Canva гүйцэхээр байх юм бол би л авах. Canva дээр мөнгө төлөхөд болж магадгүй юм байна. Тэгээд animation controls for text, photo, video and design. Text, photo, video тэгээд тийм дизайн дээр анимейт хийж болт юм байна бас тий. Adobe Stock-ийн фото болон видео зургууд, дуунууд энэ юу юм хэрэгтэй юм шиг YouTube-рүүдэд болж байна тий. Тэгээд 25,000-аас дээш license-тэй Adobe font-ууд гэж. Окей. За ичсэн generative баг энийг ашигласан бахад generative field-ийг ашигласан байх гэж би харж байна. Окей, за бичлэг рүү цадараа. Click on that and then hit upload image to import the screenshot you saved earlier. After uploading your image, if you need to adjust the position of your image, you can do this by using the pan tool at the top left corner to move it around. Next, click insert, then add, and use the brush tool to select the edges of your image. Make sure to leave a little space between your selection and yourself to allow for movement. Ингээд иргэн төрнийг ингээд баллуурч байгаа. Тэгээд өөрийнхөө биенээс гадагшаага ингээд баг зэрэг зай үлдээгээрээ гэдэг чинь тэгэхээр би одоо ингээд ярьж байхдаа ингэж юм гэж ярьдэн штэ тий. Ингээд жоохон хөдөлгөөн идэг. Тэрэндээ жоохон зай гаргаж өгөхгүй бол тий. This is key in making the final result look absolutely natural. If you accidentally select a part you don't want, just click subtract to clean it up. Once you've outlined the edges, scroll. Okay, магадгүй ингээд санамсруу ингээд үр дээрээ явчих юм бол тэр subtract гэдэг дээр нь дарж агаад буцаагаад ажиллаж болох юм биш. Describing the kind of background you want for your video. I have included some example prompts in the description, so check them. Prompts дээр нь яг ямар хуу юм байлгамаар бэ гэдгийг бичиж өгөх юм бэ. Feel free to copy them and paste them in the prompt box. Then click generate. The AI will give you 3 different background options to choose from. If none of them work for you, just click more to generate additional choices. If гурыг гаргаж өгөх юм. Тэгээд аль нэг нь юусаа таалагдахгүй юм бол more гэдэг дээр дараад дахиад you're still not happy with the results you've gotten after a few tries, then what you need to do is tweak the prompt a bit to be more specific and окей. Тэгээд ямар нэг нь таалагдчихад баг зэрэг юм таалагдахгүй юм бол keep гэдэг дээр нь дарж байгаа. Дахиад үйлдэлээ дахиад батад хийх боломжтой. Try it again until you find the perfect background. When you find one that you like, just click keep and then download to save that image to your phone or your computer. Now it's time to blend your new background with your video. За, синий зургаад татцаа одоо видео эдитинг програм дээр хооронд нийлүүлж өгөх юм ч тийм. But be careful because one small mistake here can totally mess up the final look. But don't worry, I'll guide you through this process step by step. So let's get right into it. First, go back to your video editing software or app and import the background you have just downloaded. Place it on the timeline and extend the duration by dragging it to match the length of your video. Once you've done that, drag them. Дээдлэн одоо CapCut дээр чинь видео эдит хийхэд ингээд таймлайнууд нь доод байгаа зүйлүүд нь дээр байгаа зүйлүүдийн доор нь харагдахгүй болчихдог. Тэгэхээр үүнийг хийсэн зургаад дээдлэлт нь тавьж агаад ерөөхий ингэсэн үхгүй. Энэ видеог үзэж хахад ингээд халахлаад тавьчихна гэсэн үг. Ингээд дээр нь тавина гэдэг. Ингээд халахлаад цаатал нь харагдахгүй гэсэн. Ингэснийхэн дараагаар энэ чинь нөгөө нэг AI-аар хийсэн зураг байгаа шүү дээ. Эннээсээ өөрийнхөө дүрсийг маск хийгээд дундуур нь нэг цоолж гаргаж ирнэ гэсэн үг. Одоо энэ цаатлын хурууг ингэж цоолж гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ.
video on top of the background, so it's an overlay. At this point, you might notice эсэргээр юм биш үү? Энэ AI зардалтай орох юм шиг зэ. your background isn't really showing behind you. Тэгээ аль талаар нь хийсэн ч болно л доо. Ер нь бол аль нэгийг нь л маск гаргаж ирэх юм But чинь. it's okay because this is where the masking tool comes in. What you want to do is select your main video, then go to the mask option and choose the rectangle mask. Now adjust the rectangle until it fits your video perfectly and reveals the background behind it. Then scroll down and increase the feather setting to around 5. Feather гэдэг нь ерөнхий ингээ уусч өгдөө штэ. Тэр feather гэдгээр нь уусч тавих юм биш It's үү? going to help create that smooth, seamless blend between your original video and the fake background, making it look like your video was actually filmed in a professional YouTube studio. Now, note that if you use the free version of Adobe Firefly, there will be an Adobe logo in the corner of your background. To get rid of this, you have a couple of options. The first way is to select all your clips, then turn them into a compound clip on Доор нь бол Adobe Firefly гэсэн нөгөө watermark штэ тий. Тэрийг яаж арилгаж болох вэ гэдгийг зааж өгч юм тий. Then scale the video till the logo goes Харагдахгүй болгож off. болох This юм. is why I recommended earlier that you shoot your video in medium shots, so when you Энэ имэгтэй гэсэн энэ доороо тэр Firefly-ийн дээр нь subscribe гэдэг зүг штэ. Харчин энэ доор. Really smart. scale Одоо it, баг энэ it's not too close up. Another way to hide the Adobe logo will be to cover their logo with your own logo or text overlay. Once you've made all these adjustments, you're set and you can export your video, then show off that professional new look. As I mentioned earlier, you can achieve these same results with most video editing softwares or apps. So even if you do not use CapCut, let me know in the comment section what video editing software or app you use, and I will give you the specific settings you need to get the same result. Also remember that creating professional video backgrounds is just one part of the equation. To actually grow as a social media content creator, you need to master everything from finding the right content ideas that people actually want to watch, to scripting, shooting, and editing your videos like a pro. So if you're ready to level up your content creation and video editing skills, join my free content creation community by clicking the link in the description, and I'll help you create better content every week. See you in the next video. Okay. Амхан юм. Тэгэхээр тэгвэл би туршиж үзнэ. Яаж турших вэ гэхээр шууд энэний ингээд туршчихгүй энэ артлын цагаан дээр ч. Гэхдээ бол гоё болох шаардлагагүй. Би яг яаж болж ин гэдгийг үзэх гэж байгаа юм чинь. За энэ бол нөгөө бичлэг маань байна. Тэгээд ямар ч гэсэн энэ дээр юм гаргачих. Өөр энийг алгуулж үзье. Тэр гэрлийг өөр хэлбэртэй болгоод үзье. Ингээл ерөөсө болчтой юм байна. Yeah, окей. Тэгээ саяны бичлэгийг хамт үзэхдээ ерөнхийдөө ойлгосон байх гэж бодож юм. Тэгээд нэмэлтийг дагаад хийгээд үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяр та. Өнөөдөр ингээ 3 дахь нь байсан. Маргааш 4 дахь. Өөр бичлэгнүүдийг үзэхгүй юм минь.